Сайн байцгаана уу? Намайг Томсон Нара гэдэг. Би life coach. За life coach гэдэг маань монгол руу орчуулах юм бол амьдралын дасгалжуулагч, амьдралын чиглүүлэгч гэж орчуулагдж байгаа. Надад ирж сургалт авдаг эмэгтэйчүүдэд би тэдний мөрөөдөл, зорилго, тэмүүллийг нь биелүүлэхэд нь тусалдаг юм аа. Надад ирсэн олон эмэгтэйчүүд дараагч би англи хэл сурах маш их хүсэлтэй байна. Би турах маш их хүсэлтэй байна гэж хүслийнхаа талаар их ярьдаг. Тэгэхээр тэдгээр хүмүүсүүд бол маш их хүсэлтэй байдаг. Тэр хүслээ олон жил тээж явсан байдаг. Гэтэл тэднэрт би юу гэж хэлдэг вэ гэхээр хүсэл ганцаараа хүч биш ээ. Хүслийг хүч болгохын тулд бид нэр хөдөлмөрлөх хэрэгтэй гэж би таньдарт хэлдэг. Хөдөлмөрлөхийн тулд би тэднэрт 3 арга замыг зааж өгдөг. Тэгэхээр хэрвээ англи хэл та сурах гэж байгаа бол англи хэл сурна гэсэн хүсэл чинь таны цээжинд, таны тархинд, тийм ээ, таны амьдралд маш олон жил суусан болвол та тэрийг биелүүлэхийн тулд та хөдөлмөрлөх хэрэгтэй. Та англи хэлээр ярихын тулд та дараагийн 3 алхмыг дагна уу. За нэгдүгээр алхам өөрөөсөө шинэ юм сурж байгаа тохиолдолд төгс төгөлдрийг шаардаж хэрэггүй. Анхнаасаа ингээл амаа нэнгуутаа англиар мундаг ярина гэж байхгүй. Тийм хүн ерөөсөө байхгүй. Тэгэхээр англи сурч байгаа тохиолдолд, шинэ зүйл сурч байгаа тохиолдолд бид нар өөрөөсөө төгс төгөлдрийг шаардаад байх нь бол биднийг өөрсдийг нь гацаадаг, зогсоодог. Урагшлах тэр боломжийг нь хааж өгдөг. Тийм учраас бид нар англи хэл сурч байхдаа дутууч бай, алдаатай ч бай, яриад байх хэрэгтэй. Дутууч бай, алдаатай байсан ч гэсэн бид нар бичээд байх хэрэгтэй. Тэгэхээр би анх удаа англи хэл сурч байхдаа би ерөөсөө айж байгаагүй. Одоо намайг хүмүүс юу гэж бодох бол, намайг хүмүүс юу гэж шүүмжлэх бол, би алдаа хийчихвэл яана гэсэн ийм надад ерөөсөө айц байгаагүй учраас би англи хэлийг маш богино хугацаанд сайн сурах боломжтой байсан. За хоёрдугаар зүйл бол Америкчууд, за би бусад хүмүүсүүдийг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ би Америкт амьдардаг учраас Америкчуудын сэтгэл зүй, сэтгэлгээ ямар байдаг вэ гэхээр англи хэлийг сурч чадбайгаа хүмүүс ямар мундаг юм бэ? Яг бол би тэдгээр хүмүүсүүдийн төрлөх хэлийг сурч чадахгүй байна гэсэн тийм сэтгэл зүйтэй ханддаг. Тэгэхээр хэрвээ та Америк хүнтэй ярих гэж байгаа бол тэр нь Америк найз чинь байна уу, хамт ажилладаг хүмүүс байна уу? Тэдгээр хүмүүс таныг бол айгүй бахархалтайгаар харж байгаа. Би энэ хүний төрлөх хэлийг сурч чадахгүй байхад энэ хүн миний хэлийг сурцсан байдаг ямар мундаг юм бэ? Тийм учраас та тэрхүү тэдний таныг харж байгаа үнцгийг бас олж хараарай. Одоо би жишээлбэл ингээд Америкт амьдарч байгаа хүн тийм ээ Америкуудтэй ярьж явах тохиолдолд би өөрийгөө ингээд Монголоос ирсэн ингээд тайлбарлах юм бол танилцуулах юм бол тэдгээр хүмүүс дандаа тийм ээ ямар нэгэн байдлаар бахархсан үг хэлдэг. Вау би таныг ерөөсөө монгол хүн гэж мэдсэнгүү та миний хэлийг ямар мундаг эзэмсэн юм бэ? Би таны монгол хэлийг хизээч ингэж сурч чадахгүй байхаа гэж. Тэгэхээр хэрвээ бид нар алдаанаасаа айгаад суугаад байх юм бол эдгээр хүмүүсүүдийн биднийг харж байгаа үнцгийг харах боломж байхгүй. Эдгээр хүмүүс бол биднийг бахархалтайгаар харж байна. Мундаг зүйл хийж байгааг нь бас анзаарч байна. Тийм учраас та өөртөө өөрийгөө дайчилж байх үедээ, өөрийгөө зоригжуулж байх үедээ намайг эдгээр хүмүүсүүд шүүмжлэхгүй байгаамаа, намайг эдгээр хүмүүсүүд алдаа хийж байгаа дээр минь анхаарал тавихгүй байгаамаа. Харин эдгээр хүмүүс намайг хараад тийм ээ бахархалтайгаар хандж байгаа мөн надаас үлгэр жишээ авч байгаа гэдгийг та бас өөртөө сануулж байгаарай. За 3 дугаар зүйл юу юм гэхээр time. Тэгэхээр цаг гэдэг бол нэг зүйлийг тогтмол хийгээд байх юм бол тэр зүйлдээ бид нар мастер болж чаддаг. Тэгэхээр хэрвээ та тогтмол англи хэлээ үзээд байх юм бол тогтмол англи хэлээр яриад хичээгээд байх юм бол та хэдэн хэсэг хугацааны дараа тэрхүү хэлээрээ мундаг ярих боломжтой. Тэгэхээр битгий бууж өгөөрөө цаг бол тэртээ дөрвөө бидний үр дагаврыг, үр дүнг харуулах боломжтой. Тийм учраас та өнөөдөр зоригтой яриад тэр алдаанаасаа ичихгүй нүүрмэг нээлттэй байх тусмаа та өөрийнхөө тэр хүсээд байгаа зүйлийг биелүүлэх боломжтой. Тэгэхээр хүсэл гэдэг маань ганцаараа хүч биш. Тэгэхээр хүслийг хүч болгохын тулд бид нэр хөдөлмөрлөх хэрэгтэй. Хөдөлмөрлөхийн тулд ялангуяа англи хэл сурахын тулд та дараах 3 зүйлийг хийнэ үү. За нэгдүгээрх нь бол өөрийнхөө тийм ээ өөрөөсөө төгс төгөлдрийг битгий шаардаарай. Яг бол төгс төгөлдөр гэж байхгүй. Бид нар ялангуяа шинэ зүйл хийх гэж байгаа, шинэ зүйлийг сурч байгаа тохиолдолд бид нар тэртээ дөрвөө алдаа хийн. Тэгэхээр хэрвээ алдаа хийнэ гэдээ айгаад ах юм бол бид нар цаашлах боломж байхгүй, өөрийгөө дээшлүүлэх боломж байхгүй, сайжруулах боломж байхгүй. За хоёрдугаарх нь бол Америкууд, би Америкт амьдардаг болохоор Америкчуудыг л сайн мэднэ. Тэгэхээр Америк хүмүүс бол
англи хэлийг сайн эзэмшсэн хүмүүсүүдийг их бахархалтайгаар хардаг. Биднэрт тийм ээ одоо та ямарсан мундаг юм бэ? Би таны хэлийг бас одоо сайн сурах юмсан гэсэн байдлаар одоо хандаж одоо биднийг англи хэл эзэмшсэн монгол хүмүүсийг одоо үлгэр жишээ болгож өөртөө тавьдаг. Тийм учраас эдгээр хүмүүсийн бас өнцгөөс өөрийгөө хараад эдгээр хүмүүс намайг шүүмжилж байгаа болов тий намайг шоолж байгаа болов гэж битгий бодоорой. За 3 дугаарх нь бол цаг. Нэг зүйлийг тогтмол хийгээд байх тохиолдолд тэртээ дөрвөө үр дүн харагддаг. Тийм учраас та англи хэлээ тогтмол сайн давтаад байгаараа, англи хэлээр сайн яриад байгаараа. Тэгэх юм бол хэсэг хугацааны дараа та мундаг ярьдаг болно. За эдгээр алхмууд танд таалагдсан бас та эдгээр алхмуудыг хэрэгжүүлж чадна гэж найдаж байна. Дараагийн сургалт хүртэл баяртай.